Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх Монголын уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэх зарилгыг гаргаж засгийн газартаа чиглэл өглөө. За энэ зарилгын хүрээнд 50000 жилийн түүхтэй Монголын анагаах ухааны салбарын судалгаа шинжилгээг эрчимжүүлж, орчин цагийн анагаахын шинжилгээ ухаантай хослуулан хөгжүүлэх томоохон үүргийг уламжлалт анагаах ухааны салбарынхан хүлээн авч байна. Монголчуудын анагаах ухааны мэдлэг ур чадвар 50000 жилийн өмнөөс эхэлтэй гэж түүхч үздэг байна. Мөн өнөө хүртэлх хугацаанд үеэс үед уламжлагдсан ирсэн 50000 гаруй эмийн жор болоод 300-аараа эмчилгээний арга техникүүд байдаг байна. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар засгийн газар уламжлалт анагаах ухааны хөгжүүлэх чиглэлд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимжүүлэх, шинэ эм бэлтгэл эмчилгээний арга техникийг олон улсад таниулахад идэвхжүүлэн ажиллахаар болж байна. Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг бид нар 345 жилээс тоолж эхлэх нэ. Энийг албан ёсоор төрийн тэргүүнд зарлаж байна. Тос зорилгоор уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэд технологи, хиймэл, оюун суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, салбарын хүний нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, уламжлалт энэ үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд Зандан шатад аргад чиглэл болгож байна. Жилд 200-аас 300 шинэ эмч бэлтгэдэг уламжлалт эмийн үйлдвэрлэлийн тогтмол өсөж байна. Энэ салбарын бодит чадах ирээдүйн итгэлийг илтгэж байгаа гэрч юм а. 2026 оны 9 сараас эхлэн шагналын сургалтын үйл ажиллагааг 5-аас 6 настай хүүхдүүдийг сонгон авч одоо уламжлалт анагаах ухаанаар сайн мэргэжилтэн бэлтгэх асуудлаа бол шийдвэрлсэн байгаа. Цаашид олон эмүүдийг өндөр түвшингийн судалгаагаар хийн бүтээн гэдгээ энэ олон залуу судаачдын нэрийн өмнөөс би амлаж байна. Цаашид Польш улсын шинжлэх ухааны технологийн парк болон бусад чиглэлээр төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг дэмжих, Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгыг хэрэгжүүлэлтэнд хамтран ажиллахад бид хязээд бэлэн байна. Өв соёл дотор нэг гайхамшигтай зүйл нь 5000 гаруй жар байгаа. Дээрээс нь 360 гаруй эмчилгээний технологи байгаа. Эндээс юу ч гарч болно. Гэтэ бид сүүлийн 30 гаруй жил ярьсан. Одоо бол бид багш маань амлсан, амбаа шиг амлсан тийм ээ. Монголын уламжлалт анагаах ухааны брэнд гаргана гэдэг амс. Бид ч зүтгэн бүгдээрээ хамтраа зүтгэе. За өдгөө уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчилдэг 44000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэг, 1277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг байна. Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч мэргэжилтэн бэлтгэх 6 их сургууль, эмийн 6 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. За ерөнхийлөгчийн зарилга гарснаар Монголын уламжлалт анагаах ухааны мэдлэгийг дэлхийн нийтэд хүргэх томоохон зорилгыг тавиад байна.